За өнөөдөр Өмнөг аймгийн 3 суманд Монголын алт корпорац за төвчнөр бол марк гэж ярьдаг одоо 3 сум маань уулуурхай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж маань 3 сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ зөвшөөрлийн бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Энэ бол Өмнөг аймгийн 3 сум удахгүй одоо хотын статустай болох томоохон ажил одоо хамгийн чухал одоо хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажил байх болно. За өнөөдөр энэ 3 сум аймгийн цэцэрлэгэн хавын газартай хамтран хийсэн одоо гурван гэрээний үр дүнгээр хамгийн түрүүнд 50 төрийн албаагчдад зориулсан эмч багш төрийн албаагчдад зориулсан 50 айлын орон сууцыг бол одоо хамгийн түрүүнд барихаар ингээд тохиролцож гэрээндээ тусгасан байгаа. За мөн энэ шин зөвшөөрлийн бүсдээр бол эмнэлэг сургууль, спорт цогцлбор музей, за таун хаус, хувийн хауснууд, за мөн нийтийн орон сууцнууд гэх мэт олон сайхан бүтээн байгуулалтын ажлууд ингээд хийгднэ. Тэгээд өнөөдөр энэ Монголын алт компани бол бас барилгын материалын үйлдвэрлэлээр Монголд бас номер 1 ингээд үйлдвэрлэгч байгаа. За мөн уул уурхай экспортыг одоо шивээ өрнгийн бомтоор гаргадаг 3 сумын төсөв, Өмнөг аймгийн төсвийг бүрдүүлэхэд одоо улс аймаг орон нутгийн төсвийн орлого бүрдэл татвар дээр бол бас жинтэй хувь нэмрээ оруулдаг компани. Тэгээд МАК компанийнхаа хамт олонд одоо бизнест нь одоо өндөр амжилт үзье. Тэгээд 3 сум болон Өмнөг аймгийнхаа хөгжил дэвшилтийн сайхан хамтран ажиллаж гар бие оролцож одоо туйлын баяртай байгаа. Тэгээд 3 сумын маань ард иргэд хамгийн аятай тухтай таатай орчин нөхцөлд ажиллаж амьдрах нь боломжоор хангагдах энэ олон уул уурхай компаниуд маань энэ дээр сайхан дэмжлэгээ үзүүлж хамтарч ажиллаж одоо туйлын баяртай байгаа. Тэгээд 3 сумынхаа удирдлагууд төрийн албаагчдад сайхан ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд ард иргэд маань бас сайхан тавтай тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрахын боломж нь бүрдэж байгаа. Мөн аймгийн одоо орон нутгийн төсвөөрөө бид нар бас 3 сумыг Өмнөг аймгийн төв Далан задгад хоттойгоо холбох засмал замын ажлууд ингээд шат дараалтаа хийж байна. Энэ жил 3 талаас нь 10 км, за Сэврээ уртлалд одоо Сэврээ харихны уртлалд зүүн гол дунд гол одоо энэ давсны арьтайлын зам ирсэн байгаа. Тэр замыг хоёр талаас нь ингээд угталцуулж тавихаар аймгийн иргэдийн урлаараа шийдвүлээд аймгийн тавгын газраас одоо гэрээг нь хийгээд ингээд явж байна. Тэгээд удахгүй 3 сум маань сайхан засмал замтай холбогдож аймгийн төвөөс засмал замаар улсынхаа нийслэл рүү шууд засмал замаар ингээд явдаг болно. За мөн шивээ өрнгийн бомт руу засмал замаар хурж бомт маань бас сайхан төмөр замын холболттой ажлууд хийгдэж импортын бомт болохын ажлууд бас ингээд эхэлж яригдж байгаа. Төрсөн сумдаа ирсэн сайхан байна. Сайхан барилгын ажлын шав тавьж байна. Энэ төрийн албанд ирж ажиллаж амьдарч байгаа энэ олон боловсон хүчнүүдийг сайхан орчин үеийн шаардлага хангасан одоо цэвэр бохирын системд холбогдсон сайхан орон сууцнд амьдраад ажил авч байгаа цалиндаа сэтгэл хангалуун ажиллаасаа их боломжийг одоо бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Тэгээ 3 төсчүүдээ сайн сайн хүсье.